Энэ олон хөдөлгөөнүүд чинь цаанаа заавал стандарттай байж хэрэгтэй. Стандарт өнөөдөр маш чухал. Зөвхөн манай улс төлөвлөгөө дэлхийн нийтэд бүгд л стандартаараа алдартай байдаг тийм ээ. Одоо Герман стандарт, Америк стандарт, Японы стандарт гэдэг юм уу тийм. Тэр Монгол улсад бол энэ стандартыг бол шинжлэхгүй болохгүй. Зарим стандартыг хүчингү болгох, зарим стандартуудыг шинжилэн боловсруулах шаардлагатай маш олон стандарт хасаж байна. За манай хүнсний салбарт бол 658 стандарт одоогийн байдлаар бүрдэгдэж байна. Хүнсийг одоо бэлтгэх, тээвэрлэх, эргээд одоо бүтээгдэхүүн болгоод хэрэглэхдээ энэ бүх одоо үе шатанд нь заавал хяналт байх хэрэгтэй байхгүй. Маш олон асуудлууд энэ стандартын салбарт тийм энэ асуудал зөвхөн хүнсэн дээр л ингэж яригдж байгаа болохоос бүх салбарт байгаад байгаа. Тэр стандартыг шинжлэх цаг нь бол болсон. Өнөөдөр хүнсийг аюулгүй тээвэрлэж гин үү, хүнсний стандарт хангагдж гин үү, худалдан борлуулж байгаа газарт ч тэр гэртээ ч гэсэн одоо яг стандартын дагуу хадгалж гин үү, эрүүл хүнс идэж хэрэглэж гин үү гэдэг нь өөрөө аюул том асуудал байхгүй. Тийм учраас Монгол Улсын ерөнхий санаачлаад хүнсний хангамж нөгөө талдаа хүнсний аюулгүй байдлыг шийдэхэд ингэ явж байгаа. Энэ агуулж холсон. Хүчний өсөлтөд дагаад одоо цагаан алт гээд маш том хөдөлгөөн эхэлж байна. Энэ олон хөдөлгөөнүүд чинь цаанаа заавал стандарттай байж хэрэгтэй.